Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. За өөрийгөө танилцуулъя. Намайг Амарснаа гэдэг. За ижил сэтгэлгээ гэдэг энэ агуулга маань үндсэн 3 хэсэгтэй байгаа. Ижил сэтгэлгээ гэж юу вэ тухай хэдүүлээ ярилцсан. За ижил сэтгэлгээ яагаад энэ чухал болоод байна вэ? Энийг хэрхэн яаж хөгжүүлж болох вэ гэдэг 2 дахь 3 дахь сэдвээ хэдүүлээ ярилцах юм аа. За одоо биднээс амьдарч байгаа энэ сэтгэлгээний цоошин хэм маяг шаардлагатай болоод байна. Энийг бол эрдэмтэн судлаач дуу нэгтэйгээр ижаалын 90 үе гэж хэлсэн байна. Гол одоо ижаал сэтгэлгээ гэж юу вэ тухай хэдүүлээ ярилцъя. Түүний онцлог шинж яаж илэрч байна вэ гэдэг тухай. Julian Birkinshaw гээд Лондоны их сургуулийн профессор багш 2016 онд дараах зүйлийг хэлсэн байгаа тодорхойлж. Ижаал компаниуд богино хугацаанд бага зардалтайгаар хэрэглэгчийн утга цоошин үн цэнүүдийг бий болгон нийгмийн далаацтайгаар өөрчлөн бидний амьдралын чанарыг дээшлүүлж байна гэсэн энэ зүйлийг хэлсэн байна. Тэгэхээр биднээс амьдарч байгаа энэ үе байна болохоор аж үйлдвэрчлэлтийн 4-р үеийн хувьсгал эд өрнөж байна. 2015-аас 16 оноос эхлүүлээд яг энэ тухай ярьсан бол одоо ингээд технологийн дэвшлүүд бол хүний нийгмийн харилцаа, хүний зам төлөв, хэрэглэшийн зам чанар гээд бүх шатанд эрс өөрчлөлтүүдийг авчирж байна, өөрчилж байна гэсэн. Тэгэхээр одоо биднээс ажилдаа хандах хандлага, тогтсон хэм маяг, сэтгэлгээнийхээ тогтсон загвар, за бизнесээ хөтлөн явуулах арга ухаанаа бид эрс өөрчлөхгүй бол гадаад орчин нөхцөл маань их өөр болчиход байна гэж. За бизнесийн орчинд хэдүүлээ тодорхойлоод томьёолоод аваад үзвэл цоошин бизнесүүд маш бага зардалтайгаар цоошин үн цэнүүдийг бий болгож богино хугацаанд далаацтайгаар өөрчлөлтүүдийг авчирч маш богино хугацаанд амжилтанд хүрч байна. Жишээлбэл энэ бол бидний сайн мэддэг Uber компани жишээ байна. Такси үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг мөртлөө такси эзэмшихгүй, ямар ч жолооч байхгүй, зөвхөн аппликейшн хийгээд энүүгээр 80 гаруй тэрбум доллараар үнэлэгдэх хэмжээний дэлхийд дээр топ компаниуд нэг болж чадсан байна. За энэний гол үндэс нь бол энийг хэрхэн яаж хийх вэ гэдэг сэтгэлгээ буюу суурь байгаа даа. За ижаал сэтгэлгээ гэж яг юу хэлээд байна гэж тийм ээ. Тэгэхээр аливаа агуу нээлтүүдийн үндэс суурь нь сониуч чинийг танин мэдэх гэсэн хүсэл тэмүүлэлээр суурилсан байдаг. Сансрын уудмыг хүндрэлтэн ойлгоод энийн дээр эзэмшээд сансрын огторгууд аялж чаддаг болсон байгаа. Энэ бол мөн нэг далаалтаар хийж чадаагүй. Олон эрдэмтэнд, олон судлаач, олон шинэ сэтгчдийн үе үеийнхний хийсэн ажлууд маань энэ сансар огторгууд гарах, сансрын уудамд аялах бол ангар гараг дээр очиод биднээс яг хажууд байгаа зургийг аваад ийм байт юм байна гэдэг танилцж эхэлж штэ тий. Цаашдаа ч гэсэн энэ бол асар хэмжээнд хөгжиж цоош нээлтүүдийг авчрах байх. За энэний суурь нь бол мэдээж бол ижаал сэтгэлгээ. Шинийг эрэлхийлэх гэсэн, шин таньж мэдгүй зүйлийг ойлгох гэсэн хүсэл эрмэлзэл байгаа. 15 дугаар зуунд Португалийн далаачид усан замаар энтэг орн руу очиё гэдэг зоригтой шийдвэр гаргаад энэ дээр олон удаагийн экспедиц гарч олон удаагийн аяллууд, олон удаагийн олдлогуудыг хийж Африк тэлийг тойрч Атлантын далайгаас эхэлсэн аялал маань номхон талаагаар явж энтэг орн руу очисон ба. Энээс өмнөх үе бол дандаа хуурай замаар дэлхийн худалдаа явдаг байсан. За хуурай замаар явахаар маш хол замыг дуулна, амаргүй байдаг. Дээрээс нь бараа материал бол бага эргэцтэйгээр явдаг байсан байна. Бидний сайн мэднэ торгоны зам гэж ярьдэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр энтгээс Европ руу очих, Азиас Европ руу очихын торгоны замын аялал бол урт удаан маш амаргүй нөхцөлд явдаг байсан бол далаацтайгаар богино хугацаанд зардал багтаагаар илүү их бараа материалын эргэлтийг хийх боломжтой зүйл усан зам байна гэдэг. За Португалийн далаачд анхны нээсэн 15 дугаар зуунд аялал болгон цоошин зүйлүүдэд тулгарч ирсэн, саад бэрхшээлүүдийг давж ирсэн. Очсон газар болгоныхоо аюул, бэрхшээл, газар орны байдал, за далаа дээр учирж байгаа хүндрэл бэрхшээлүүд тийм ээ, хоолунд, за тэр нутаг орны зурлал гээд бүх зүйлүүдийг хийгээд дараачийн экспедицийн гол суурь нь болж ирсэн байна. Тэгэхээр аливаа тэр агуу нээлтүүд бүх зүйлүүд бол энэ сониуч шинэ зүйлийг таньж мэдэх гэсэн энэ хүсэл эрмэлзлээс улбаатай байдаг байна. Бизнес утгаараа ижаал сэтгэлгээ яг ямар давуу талуудыг авчирдаг вэ гэхээр хэрэглэгчээ илүү таньж мэдхэд тусалдаг байна. Хэрэглэгчээ илүү таньж мэддэг. Хэрэглэгч одоогийн биднээс өгж байгаа бизнесийн үйл ажиллагаа ямар үн цэнийг хүртээд байна вэ? Энийг яаж хялбарчлах боломжтой вэ? Яавал илүү
амар хялбар байдлаар бага зардалтаар энэ одоо үн цэнийг одоо тийм ээ давуу талыг хүртэх боломжтой гэдэг дээр эрэл хайгуул хийх энэ зүйлийг бий болгож өгдөг байх нь байна. Хоёр дахь давуу тал нь бол эдгээр одоо шинэ нээлтүүдийг шинэ одоо арга замуудыг илэрхийлэх явцдаа цоо шинэ инновацуудыг нээж илрүүлдэг байх нь байна. За хэрэглэгчдийг одоо богино хугацаанд яг тэр үн цэнийг амлаж чаддаг, тэрийг хөгжүүлж чаддаг, тэр амлалтандаа хүрч чаддаг энэ зүйл бол ижил сэтгэлгээ бол суурь болдог. За дөрөвт одоо гол давуу тал нь бизнесийн орчинд бол ижил одоо сэтгэлгээг одоо чухалчилснаар ажилдаа тооцоололтой ханддаг, судалгаатай ханддаг, зөвхөн сэтгэл хөдлөлөөр хандхаасаа илүү тооцоо судалгаа хийдэг, өөр арга замаар явахыг одоо сонирхсон, шин зүйлийг нээж илрүүлэх хүсэл тэмүүлэлээр суурилсан. За байнгын давтамжтайгаар багаар ахиж туршиж нэгэн гэж явдаг энэ одоо ажлын хэм маягийг хэдүүлээ ижил сэтгэлгээ гэж ойлгох хэрэгтэй.